Эртний домогт өгүүлснээр цаг хугацааны эхэнд зөвхөн One Being буюу нэгэн оршигч ба Elder Gods буюу Ахмад бурхад болон Титанууд зэрэгцэн оршиж байв. Нэгэн оршигч бол ямар нэгэн биед бурхан, Титан аль нь ч биш. Тэр бол гагцхүү бүхий л зүйлийн оршихуй бодит байдал өөрөө юм. Нэгэн оршигч нь Ахмад бурхадын мөн чанар оршихуйгаар хооллож эхлэхэд Ахмад бурхад Камидогу хэмээх 6 хүчрхэг зэвсгийг бүтээж түүнийг эсэргүүцэж ялан дийлв. Нэгэн оршигчийн хязгааргүй хүчийг сулруулахын тулд түүний оршихуйг 6 хэсэг хувааж орхив. Тэрээр Ахмад бурхадад ялагдаж хэдэн хэсэг хуваагдахад орчлон ертөнцөө өсөж тэр дотор аж төрөн амьдрах бодгайлууд бий болов. Нэгэн оршигчийн хуваагдсан 6 хэсэг зургуулаа өөр өөрсдийн гэсэн ертөнцийг бий болгов. Earth Realm буюу дэлхийн ертөнц, Outworld буюу гадаад ертөнц, Nether Realm буюу тамийн ертөнц, Chaos Realm буюу эмх замбраагүй ертөнц, Order Realm буюу эмх журмын ертөнц болон ид шидва үтсгэлэнгийн ертөнц Edenia. Ахмад бурхадын бүтээсэн 6 Камидогонууд 6 ертөнцийг бэлэгдэнэ. ертөнцүүд үүсгэхэд Ахмад бурхад ертөнцүүдийн тэнцвэрийг хадгалж тэднийг харгалзах болов. Ахмад бурхад ихэвчлэн хорооныхаа зүрийг ч хөдөлгүүлгүй Деважингийн өргөндөө оршдог бол харин энгийн бурхад тэдний өмнөөс бүхий л зүйлсийг хийдгийн жишээ нь Аянгийн бурхан Рейден юм. Ахмад бурхадын зайлгаар Рейден дэлхийн ертөнцийн хамгаалагч болов. Гэвч их тайван байдал удаан тогтсонгүй. Утга учиргүй өөрийн оршихуйгаасаа залхсан Ахмад бурхадын нэг Шинок өөрийн бурханлаг хүчээ ашиглан нэгэн сахиусыг бүтээснээр Ахмад бурхадын эзлэн түрэмгийллийн эсрэг дүрмийг зөрчилгүй дэлхийн ертөнц рүү нэвтрв. Шинок дэлхийг эзрэхээр Рейдэнд дайн зарлаж, энэхүү дайн хэдэн зууны туршид үргэлжилж, хөнөөлт дайнаас үүдж олон иргэншлүүд устгахад хүрв. Үлэг гөрүүлүүд устсан учраас Сауриан үндэстэн дайны аюулаас дайжин дэлхийн ертөнцөөс Затерагийн ертөнц рүү дөрвөн. Олон зууны турш үргэлжилсэн дайн Аянгийн бурхны ялалтаар төгсөв. Рейден Шинокийн сахиусыг хурааж түүнийг Ахмад бурхадын өмнө сөхрүүлэхэд Ахмад бурхад Шинокод зохих шийтгэлийг өгч Люциферээр өдөрдүүлсэн тамийн ертөнцид үрдмөн хорив. Шинокийн амьдрал хар дарсан зүүд болон хуурсанж Quan Chi хэмээх хар шидтэн түүнд ертөнцүүдийг эзлэхтэн туслах санал тавихад Шинок эргэлзэх юмгүй зөвшөөрөв. Тэд хамтдаа Люциферийг түлхэн унгаж Шинок тамийн ертөнцийг захирах болов. Гадаад ертөнцийн захирагч нь авгаа хүчит Луугийн хаан Онага юм. Гэтэл түүний итгэлт зөвлөг Шао Онагааг хордуулж хаан суудлыг нь өөрийн болгож Шао Кан хэмээн өргөмжлөгдөж гадаад ертөнцийг мэдэх болов. Тэрээр босод ертөнцийг эзлэн түрэмгийлэхээр зэхэхэд Ахмад бурхад энэхүү үйлдэлийг нь эсэргүүцэж бүх ертөнцид өөрсдийн хувь заяаны төлөө тулдах тэгш боломж олгож 50 жил тутамд нэг удаа зохиогдох тэмцээнийг бий болгов. Энэхүү тэмцээнд 10 удаа зараалж төрүүлсэн ертөнц нь ялагдсан ертөнцөө хууль ёсны дагуу эзлэж авна. Энэхүү тэмцээний нэр нь Mortal Kombat. Mortal Kombat тоглоомын зураг нь одоогоор нийт 12 тоглоомоос бүрдэж буй ба үйл явдал нь үргэлжилсэн 3 цаг хугацаанд буюу таймлайн дөрнөх аж. Original Mortal Kombat 1-ээс Mortal Kombat Armageddon хүртэл эхний таймлайн. Mortal Kombat 9-өөс Mortal Kombat 11 хүртэл 2 дахь таймлайн. 2023 онд гарсан Mortal Kombat 1 буюу цувралын 12 дугаар анги нь 3 дахь таймлайны үйл явдал юм аа. Эхэнд ярьсан анхны Mortal Kombat 1-ээс өмнөх үйл явдлаа үргэлжлүүлцгээе. Та бүхэн маань лайк болон сабскрайб дарахаа битгий мартаарай. Шао Кан өөрийн тослох ч юм уу түшмэд ч юм уу нэг Шанг Цунг хэмээх согны усныхээ ачаар
өөрийн чадлаар Арниг, Ватернус, Сатира гэх мэтчлэн бүхий л жижиг газар ертөнцүүдийг эзлэж хүмүүсийг нь хоморлон устгана. Шао Каны эзлэн дүрмгийллийн хамгийн том амжилт нь Эдениаг эзэлсэн явдал байв. Жерод хаан болон хатан сэндэлээр удирдуулсан энэхүү ертөнц гадаад ертөнцтэй эхлүүлсэн Mortal Kombat 10 удаа ялагдаж Шао Кан Жерод хааны хөнөөм Эдениаг эзлэв. Шао Кан Жеродын охин Китанаг өргөн авч эхнэр сэндэлийг нь өөрийн болгоход бүхний альсан сэндэл хатан амиа ивүүтгэв. Хатуу хойд эцгийн гар дээр өссөн Китана өсөж томрон аюулт алуурчин болов. Шао Кан дэлхийн ертөнцийг ч эзлэхээр зэхнэ. Энэхүү аюул занал хийллээс зайлсхийхийн тулд Рейд нь Mortal Kombat толдох дайчдыг бэлтгэх Шаолины цагаан бадамлын ухаан нийгэмлэгийг байгуулж амжилт олохгүй байсан ч Кун Лао гэгч агуу Шаолин гарч ирэв. Шанг Цунгийн эд шидийг дийлэх хинч байгаагүй ч Кун Лао Шанг Цунгийг ялснаар гадаад ертөнц анхны ялагдлаа амсав. Кун Лао Mortal Kombat-ийн авраг болж гадаад ертөнцийн ялалтуудыг арчин хайж агуу Кун Лаог эгдэх болов. Шао Кан энэхүү ялагдалд ихэд хэлгэнсэн ч Шанг Цунг Шао Каны ханхүү Горог олж түүнийг дараачийн Mortal Kombat-д оролцуулахад Горо агуу Кун Лаог хөнөөж орхив. Гадаад ертөнц дараагийн 500 жилийн туршид Mortal Kombat-д үнэмлэхүй ялалтыг авч дэлхийн ертөнц 10 дахь удаагийн тэмцээнээр өөрсдийн хувь заяагаа шийдэх болох үед анхны Mortal Kombat-ийн үйл явдал эхэлнэ. Дөрүүдэд танилцуулъя. Рейд нь бүхий л тэтгэл найдвараа Wuxi Академийн сурагч, бүх насаараа Mortal Kombat-ийн авраг болохоор Борайчо мастраар бэлтгэгдсэн Лю Кэнг дүгнөө. Лю Кэнгийн дотны найз нь агуу Кун Лаогийн үр удам болох Кун Лао. Тэрээр өвгдөө цэхэн замналыг үргэлжлүүлж Mortal Kombat-ийн авраг болохыг хүсдэгч Эгоносоо болж Лю Кэнгээс илүү гарч чаддаггүй. Mortal Kombat-д оролцох хүнийг сонгох үед Кун Лао Лю Кэнгд ялагдаж тэмцээнд оролцож чадаагүй ч хамгаалагчдын нэг болж хувиран булгаагаар нэвтэрсэн байв. Түүнчлэн Холливуудын үеэ өнгөрөөсөн жүжигчин Johnny Cage тайзны нэрээрээ танигдсан John Carl, мөн Зевсгийн 8-ны харлуу бүлэглэлийн удирдагч Kano. Kano-гийн харлуу бүлэглэл Америк нэгдсэн улсын тусгай хүчний анхаарлыг татчихлав. Ялангуяа хошуу Jackson Briggs-ийн болон Дислэг Sonya Blade. Kano тусгай хүчнийх нь мэдээлэгч нь болж үжиглэн тэднийг отолтонд оруулахад Дислэг Sonya Blade-ийг Kano-гоос өшөөгөө авахаас хинч зогсож чадхааргүй бол нэгэн өдөр Сонягийн багийнхан Kano-г нэгэн авраг усан онгоц хүртэл хөөж усан онгоц нь Шанг Цунгийг байж таарад Шанг Цунг Соняг тэмцээнд оролц эсвэл багийнхныг чинь ална хэмээн Соня аргагүй эрхэн тэмцээнд оролцох болно. Одоо танилцуулах дөрүүд бол Mortal Kombat-ийн амин сүнс болсон дөрүүд буюу Sub-Zero болон Scorpion. Энэ хоёрын тухай ярихын тулд бүгдээрээ Sub-Zero-гийн тэмцээнд орохоос өмнөх түүхийг өвүүлэх Mortal Kombat Mythology Sub-Zero-г тоглоомын үйл явдлыг ярив. Хятадд нэгэн хүүхдүүдийг багаас нь гэрээс нь хулгайлж алуурчин болохоор бэлтгэдэг хөлсний алуурчдын Лин Куэй хавг байдаг юм байна л да. За тэр овогт мөсний шитийг эзэмсэн нэгэн ах トゥ хоёр байдаг нь Би хаан болон Куай Лянг. Куай Лянгийг Тундра гэдэг бол Би хаан өвөөгийнхөө Sub-Zero гэх нэрийг өвлж авсан байдаг. Scorpion бол Лин Куэй овгийн дайсан болох Ширараю овгийн дайчин юм. Жинхэнэ нэр нь Ханзо Хасаши. Scorpion Sub-Zero хоёр нэгэн зэрэг Шаолины сүмээс тусгай газрын зураг хулгайлах даалгавар авч тэр хоёрын хооронд тулаан болж Sub-Zero Scorpion-ыг хөнөв. Sub-Zero газрын зураг авч овогтоо буцаж ирэхэд энэхүү даалгаврыг Quan Chi зохион байгуулсан нь ил болно. Quan Chi Scorpion-ыг даалгаварт явуулж түүний гэр бүл овгоо хамгаалж чадахгүй хойгуур Ширараю овгийг хоморлон устгасан байв. Газрын зургийн тусламжтай Sub-Zero элементүүдийн сүмд очиж газар, ус, галын бурхан болон салхины бурхан Фужинийг дийлж Sub-Zero Shinnokийн сахиусыг олоход Quan Chi Sub-Zero-г сахиусыг авахаас өмнө булааж аваад мөрчхөв. Үүний яг дараа Рейд нь гарч ирээд Sub-Zero-д ямар том алдаа гаргасныг нь хэлээд түүнийг тамийн ертөнц рүү сахиусыг дахин олуулахаар явуулна. Sub-Zero тамийн ертөнцөд очбогцоо шууд баригдаад сэрэхэд Scorpion дахин амилсан байв. Scorpion Sub-Zero-г эхнэр Сатоши болон хүү Харумиг нь хөнөөсөн гэж итгэн түүнтэй дахин тулдаж дахин ялагдав. Яагаад дахин амилсан бэ гэвэл Ханзо гэр бүлдээ юунаас ч илүү хайртай байсан бөгөөд гэр бүлийг нь хөнөөсөн нэгнийг хөнөөх хүртэл сүнс нь амгалан нойрч чадахгүй болсон байжээ. Sub-Zero шоронгоос оргон Shinnokийн сүмд очиход Quan Chi-гийн сүүдрийн 3 эгч дүүсийн довтлохонд өртөнө. Тэдний нэгэн Сарина гэгч бөгөөд Sub-Zero-д Саринаг алах боломж байсан ч түүнийг өршөөнө. Сүмийн оройд очин Sub-Zero Quan Chi-тай нүүртүүлж Саринагийн гинтийн тусламжийн ачаар түүнийг дийлэв. Гэтэл Shinnok Саринаг алж Sub-Zero хуучин Ахмад бурхантай нүүртүүлж түүнээс сахиусыг нь аван Рейдэн түлээлгэж өг. Sub-Zero овогтоо эргэж ирэхэд Grandmaster нь энэ хүн бол Шанг Цунг. Тэр чамайг тэмцээндээ оруулахыг хүсэж байна. Нэр нь Mortal Kombat гэж хэлснээр тоглоомын үйл явдал дуусна.
Гэхдээ Сабзирогийн тэмцээнд оролцох жинхэнэ зорилго нь Шанг Цунгийн толгойг авч оронд нь шагнал хүртэх байв. Мөн Скорпион ч гэсэн Mortal Kombat-д оролцох болно. Mortal Kombat Шанг Цунгийн аал дээр зохиогдож, Raiden дэлхийн дайчид буюу Johnny Cage, Liu Kang болон Sonya Blade нарыг нэгтгэж тэмцээнд оролцов. Эдгээр гурван дайчид бүхий л дэлхийн хөв зайг шийдэх болно. Sonya Kano-тэй нүүр тулж Kano гөнөв. Харин Скорпион Sub-Zero хоёр дахин нүүр тулж энэ удаа Скорпион Sub-Zero гөнөв. Liu Kang аврагын төлөг тулаанд хүрч Shao Kahn-ы ханху Gore-г булган авч эцсийн тулаанд Шанг Цунгийг буулгаж авснаар дэлхийн аюулгүй байдлыг хангаж Mortal Kombat-ийн шинэ авраг болов. Дэлхийн ертөнд Shao Kahn-ы савраас хоёр дахь удаага зүхтаасан Shao Kahn ихэд хилэгнэж Шанг Цунгийн толгойг авах гэж байхад Шанг Цун шин санаа сэдэж гадаад ертөнцөд зохиогдох өөрсдийн тэмцээнийг хийгээд Shao Kahn зөвшөөрөв. Хамгийн гол нь гадаад ертөнц ялвал дэлхийн ертөнцийг эзлэнэ. Дэлхийн ертөнц ялвал Shao Kahn дэлхийг эзлэх хүслээ үрд мартна. Эрсдэл ихтэй тул Shao Kahn Шанг Цунгд залуу насыг нь буцаан өгч мөн Shao Kahn өөрийн биеэр тэмцээнд оролцохоор болно. Дэлхийн ертөнцид энэхүү тэмцээнийхээ саналыг тавихад юугээл тэрийг нь зөвшөөрөх вдэ. Тэгсэн чинь Shao Kahn Баракагаар өдөртүүлсэн Таркатан овгийн армийг цагаан бадамлын ухаан нийгэмлэг рүү илгээж Liu Kang, Kung Lao хоёр Шанг Цунгийн арлаас хурж ирэх үед бүхий л лам нарыг хөнөөж нийгэмлэгийг үгүй хийсэн байв. Өшөө арслын галт тэдний дотор дүрлцэн. Raiden энэхүү тэмцээнд оролцох үгүүдээ эргэлзэж байх зур дэлхийн дайчдын нэг Sonya-г гадаад ертөнцийнхэн улгайлж Shao Kahn-ы өргөнд гинжилж орхив. Sonya-тай хамт Kano бас цуг гинжлэгдсэн байв. Үүнийг мэдсэн хошуу Jackson Briggs дэслэгчээ аврах болж Raiden, Liu Kang, Kung Lao, Johnny Cage болон Jax нарыг дагуулж тэмцээнд оролцох болов. Би хааны үхлийн талаар мэдсэн Kuai Liang хариулт олохоор зэхэж хоёр дахь тэмцээнд оролцохын тулд сайн найз болох Smoke-о дагуулж гадаад ертөнцөд ирэв. Жинхэнэ нэр Томас Вербада. Чех улсын Праг хотоос гаралтай тэрээр бага насндаа Линквэд тулгаалагдаж утааны шидийг төгс эзэмсэн нэгэн байв. Sub-Zero Tundra гэх нэрээ хайж ахыхаа дурсгалд зориулж Sub-Zero гэгдэх болов. Sub-Zero тэмцээнд оролцохыг мэдсэн Scorpion зөв хүний алсан эсхээ мэдхээр Тамаас эргэж ирнэ. Гадаад ертөнцийг төлөөлж Шанг Цунг, Jade, Reptile, Baraka, Shao Kahn-ы өргөмөл охид Kitana болон Mileena гэх олон дайчид оролцсон. Kitana бүхий л зүйлсэд эргэлзэж эхлэн асуултынхаа хариуг олохоор мөрдлөг хийж Шанг Цунгийн хамаг л муу муухай зүйлсээ идэг лабораторийг олно. Mileena бол Kitanaгийн ДНХ-г Таркатаныхтай хослуулсан Шанг Цунгийн хамгийн төгс бүтээл байв. Kitanaгийн Sindel, Gerard, Edenia гэхэд бүхий л зүйлсийг санав. Mileena Shao Kahn-ы хүсэлтээр Kitанаг зөвхөн тагнах үүрэгтэй байсан ч түүнийг бүр мөсөн дуусгахаар шийдэж эгч дүү хоёр тулдаж Kitana Mileena хөнөөж дэлхийн талд нэгдэх болов. Scorpion-ы хувьд шин Sub-Zero-г дайснаа өршөөж буй үйлдэлийг нь харж ахтайгаа адилхан биш гэдгийг ойлгож түүний хамгаалагч болохоор шийднэ. Тэмцээн дээр Liu Kang Barakаг ялж мөн Шанг Цунг хичнээн залуу болсон ч Liu Kang-ыг дийлж чадалгүй ялагдана. Дараачийн тулаан дээр Shao Kahn-ы дайчин Кентараг буулган авч эцэст нь Liu Kang Shao Kahn-тай тулалдаж Shao Kahn чулуун хөшөө болж хөрн хэдэн тийшээ ботрон унав. Liu Kang тэмцээнээс сүмдээ буцаж ирэн алагдсан ах дүү нартай хүндэтгэл үзүүлж эцэст нь болсон үйл явдлууд бүгд түүний хувь тавилангийн биелэлд байсан гэдгийг ухаарчээ. Sindel Shao Kahn-ы дэлхийн ертөнцийг эзэрхэх хүслийг мэддэг байсан учраас өөрийн амиа хорлож Shao Kahn-ыг тэнд хөл тавихаас сэргийлсэн ид шидийн тойрог үүсгэсэн байж. Shao Kahn өөр ертөнцид хөл тавих боломжгүй байсан ч нэгэн цорхоо олсон. Түүний эхнэр өөр ертөнцид байвал эхнэрээ буцааж авахар тэр ертөнц рүү нь очиж болох байсан юм. Sindel өгсөн байсан Шанг Цунг түүнийг дэлхийн ертөнцид дахин амьдуулж гадаад ертөнц болон Shao Kahn-ы төлөө сохроор зүтгэхээр тархийг нь угаав. Энэ удаа Shao Kahn дэлхийн ертөнцийг хүчээр эзлэхийн тулд бүхнээ дайчлана. Shao Kahn-ууд дэлхийн дайчдын эсрэг нөлөөгөө байсан тул мотороо жанжнаар өдөртүүлсэн Centaur-ын армийг илгээв. Шанг Цунг мөн Mileena-г дахин амьлуулж Mileena Kitana-гаас өшөө авахыг хүснэ. Харин Kitana-г гадаад ертөнцийн урагш чимээн зарлана. Kitana-гийн сайн найз болон бие хамгаалагч Jade-ийн хувьд Shao Kahn олон жил үнэнчээр зүтгэсэн ч Kitana-г амьдаар нь барьж ирэх хүн даалгаврыг авав. Гэтэл Shao Kahn Reptile Kitana-г олвол газар дээр нь алхахыг тушаав. Шинээр орж ирэх дөрүүд нь усны шидтэн Edenia-гаас гаралтай Rain, нэгдмэл сүнснүүдээс бүрдэх Ermac. Shao Kahn эзэлсэн ертөнц бүрт хөнөөсөн хүн бүрийнхээ сүнсийг цуглуулсан сүнснүүд нь нэгдэн нийлж Ermac гэх биет болсон байв.
Мөн тамийн ертөнцийн сүүдрийн дайчин Нүүб Сайбод. Синдэлийн бие хамгаалагч эмэгтэй Шокан болох Шива. Центаврууд болон Шоканууд бие биенээ үзэн яддагч Шива сайн дайчны ёсоор Шауканд зүтгэсэн хэвээр байв. Кейно гадаад ертөнцийн талд ажиллаж эхлэн тэдэнд дэлхийн зэвсэг худалдаалах болно. Соня болон Жакс нар Америкийн нэгдсэн улсын засгийн газарт болж өнгөрсөн бүх зүйлсээ тайлагнаж гадаад ертөнцөөс өөрсдийгөө хамгаалах санхүүжилтийг гуйсан ч бүтлгүүтэв. Сабзиро Линквид иргэн очих үед бүх зүйлс өөрчлөгдөж Линквигийн Гранд Мастер дайчдаа робот болгож эхэлсэн байв. Гранд Мастерын хүү Сектор сайн дураараа хамгийн түрүүнд робот болно. Дараачийн робот болсон хүн нь Сайракс. Тэрээр энэхүү роботчлалыг эсэргүүцэж байсан ч Линквиг орхино гэж байхгүй тул арга буюу робот болон хувирна. Овгийнхоо энэхүү явдалд Смок Сабзиро хоёр жигшиж, Сабзиро нүдэндээ шарахтай болон цухтаасан ч Смок баригдаж робот болон хувирав. Сектор, Сайракс, Смок гурвын цорын ганц даалгавар бол Сабзирог барих явдал юм. Тоглоомынхоо үйл явдал руу оръё. Шауканы айрам Рейдний дайчдыг устгахаар Нью-Йорк руу мордож, Жонни Кейж тэдэнтэй эрлэхээр нүр тулсан ч мотороо Жонни Кейжийг жадаар нэвт цөлбөн хөнөв. Аимшигт сүнс сорогч хар салхи үүсч, дэлхийн ертөнцийн бүхий л амьд биетийн сүнсийг соров. Энэхүү аимшигт хар салхинаас сүнсээ авч үлдсэн хүмүүс бол дэлхийн дайчд байв. Дэлхийн дайчдад нэгдсэн шинэ хүмүүс гэвэл бүтэн барилга дүрэн террористуудыг ганцаараа буулгаж авсан Нью-Йорк хотын супер цагтаа Страйкер, уугуул Америк гаралтай шидтэн бөө Найтволф, супер хурдтай Кабал, хуучин харлуу бүлэглэлийн гишүүн байсан ч Кейно шиг гаруудтай байвал сайнаа үзэхгүйгээ мэдэж түүнээс холдон дайлтын үеэр Кентаротой нүүр тулж хэрцгийгээр түлэгдэж Дарт Вейдер шиг амьсгалын масктай л амьд явах болно. Гэхдээ энэхүү шархнаасаа болж тэрээр супер хурдаа олж авна. Тэрээр Шауканаас өшөөгөө авахын тулд Рейдентэй нэгдэнэ. Жаксын хувьд Шауканы цэргүүдтэй үзэлцэхийн тулд сайжруулалт хийх хэрэгтэй болж металл гартай болно. Жейд Китанаг олсон ч Рептайл тэдэн дээр ирэхэд Жейд сонголт хийх болж сайн эзэгаа сонгож дэлхийн талд нэгдснээр Рептайлыг хөнөв. Жейд Китана хоёр Шиваг булган авч Китана Синдэлтэй тулдаж, Синдэл ухаан орж бүх зүйлсийг эргэн санана. Милина Китана хоёр дахин тулдаж, Китана Милинаг дахин нэг удаа хөнөв. Сабзиро Сайраксыг булган авч, Сайраксыг дахин програмчилж, Шауканы эсрэг дэлхийн талд нэгтгэв. Кейно Соня хоёр тулдаж, Соня Кейног барилгын дээрээс унгаж алсан ч мотороо түүний цогцыг олж гадаад ертөнцид авчран хар шидээр түүнийг амьлуулв. Бүтлгүүтлийнхээ хариуд Кейно шоронд хоригдно. Шаукан Шокануудыг тамдаж, залхаан цэрлүүлэх нь Шивагийн урыг хөргөж, тэрээр мотороо Шаукан хоёрыг хөнөөхөр шийднэ. Шива мотороо хөнөөж, Шаукантай тулдахдаа бэлтгэж байх үед Кейно өөрийг нь суллах юм бол Шауканыг буулгаж авахд туслая гэхэд Шива зөвшөөрн түүнийг суллсан ч Кейно Шауканд Шиваг матаж, Шаукан Шиваг хөнөв. Үүний хариуд Кейно Шауканы армийг өдөртөгч болов. Кунлао Лукенг хоёр Шауканы өргөнд нэвтэрч, Кунлао Шауканд алуулангаа алдаж, Лукенг Шауканыг дахин буулгаж авснаар Шаукан цуглуулсан бүх сүнснүүдээ алдав. Ингэснээр Китанагийн нутаг Эдиниа чөлөөлөгдөж, мөн дэлхийн ертөнцид дахин инх тайван тогтно. Жак Соня хоёрыг гадаад ертөнцийн талаар худлаа яриаг өгөн мэдэн авч, Америкийн нэгдсэн улсын засгийн газар гадаад ертөнцийг судлах агентлаг байгуулах санхүүжилтийг олгов. Шаукан дийлэгдснээр Сайракс ямар ч тушаалгүй үлдснээр түүнд доголдол үүсч, эзэнгүй зүйл гацав. Энэхүү явдлын дараа Шаукан ухралт хийн дэлхийн ертөнцийг орхих болоход энэхүү завшааныг ашиглан Шинок дахин дайн өдөөх болов. Би хаан буу юм болж Рейден Шинокийн сахиусыг авч ирж өгснийг санаж байна уу? Яг үнэндээ тэр сахиус нь Кванчигийн бүтээсэн хурамч дөр амьлал байсан байжээ. Шинок энэ бүх цаг хугацаанд хүссэн үедээ тамийн ертөнцөөс явах боломж байсан ч дэлхийн ертөнц болон гадаад ертөнц хоёрын дайныг дуусгахыг хүлээсэн байж. Таня бол Эдиниагийн элчин сайдын охин. Нэгэн өдөр үе олон дүр өгсөд өөрсдийн ертөнцөө орхиж Эдиниаг зорин ирэхэд Синдэл хатан тэднийг Эдиниад нэвтрүүлэхэд тэдний нэг нь Шинок байсан ба тэрээр Эдиниад довтолж бүх эмэгтэйчүүдийг нь шоронд хорив. Харин Таня дэлхийн ертөнц рүү зүгтэж дэлхийн дайчдад юу болоод бүгд хэлж анхааруулна. Таня гэхдээ сайн далын дүр биш шүү. Урвагч юм байна. Энэ үед Шинок Деважингийн бүх бурхадтай тулдаж газар, гал, усын бурхтыг бүгдийг нь хөнөөж ганцхан салхины бурхан Фужин амьд үлдсэн байв. Барака Шауканы бүтлгүүтлийн дараа Таркатаны армаа дагуулж Шиноктой нэгдэв. Милина тамийн ертөнцид дахин амьлж Шинок зүтгэх болж энэхүү дайныг ашиглан Шинокийн нөлөөнөөс зүгтэж Китанагаас өшөө авахыг хүснэ. Рептайлын хувьд Шинок түүнийг
өөрийн ертөнцийн Шао Каны гарт устгуулахаас өмнөх цаг хугацаанд аваач чадна хэмээн итгэсээр Шинокид зүтгэн. Скорпионы хувьд энэхүү дайнд Шинокийн дор нэгдсэн зорилго нь Хуайлянгийг алах байв. Сабзирог алж иж л өшөөгөө авах сэтгэл нь ханах болтой. Хамгаална гэсэн яасан бэ гэж юу? Яагаад гинтинх болсон гэдгийг би мэдээч ах юм билээ дээ. Мэдсний хэрэггүй үстэй. Рико бол Шао Кан шиг болохыг хүсдэг. Ер нь бол Шао Каны фэнбой, Шинокийн армийн жанжин. Горогийн хувьд тэр ямар нэгэн тал тулдах биш. Зөвхөн Лю Кангээс л өшөөгөө авахыг хүснэ. Харин Кунлао Горог хөнөөж өвөг дээдсийнхээ өшөөг авахыг хүснэ. Жерик бол хийсэн эргүүдийнхээ хариуд өршөөлөх хүсч оронд нь тусгай өвчнийх нь Шинокийн эсрэг туллахад туслаж буй Хиногийн харлуу бүлэглэлийн сүүлчийн гишүүн. Энэ Кай гэж нөхөр бол цагаан бадамлын ухаан нийгэмлэгт байсан Лю Кангийн найз. Тэгээд өөр юм бол байхгүй. Mortal Kombat 4 болон Armageddon-оос өөр юун дээр ч дурддаггүй юм явцгүй дүр байна. Johnny Cage Devajin дэж байсан чинь Шинокийн аюул дэлхийн ертөнцид аюул занал хийж буйг хараад Raiden-ээс өөрийг нь эргэж авчрахыг гуйж буцаж амьлав. Би худлаа яриагүй шүү. Нэрэл ингэсэн байсан. Sub-Zero бас энэхүү дайнд нэгдэнэ. Би хаан энэ хоёрын хооронд Шинокийг яаж буулгаж авах талаар ах дүүсийн нууц байсан юм ах. Лю Кан Горотой тулдаж Горог ялснаар Горо Лю Кангээс өшөө авах хүслээ хаяхаар болов. Mortal Kombat 4 дээр нөгөө айхтар дайманы талаар юу ч гардаггүй. Ямар ч лээсэн Raiden болон дэлхийн дайд Шинокийг хэмх нүдэд тамийн ертөнц рүү цөлнө. Яагаад ийм амархан ялагдсан бэ гэвэл нөгөө Quan Chi чинь Шинокид дахиад нэг хурамч дөөр амил сахиус өгчихсөн болохоор ямар ч хүч чадал байхгүй байсан байжээ. Scorpion Sub-Zero-г буулгаж аван түүнийг гүйцэтгэж байсан ч Your soul will never rest, Scorpion. The Lin Kuei may have been responsible for your murder, but your family's true killer still remains free. If you are not the murderer, then who is? I am the one you seek. To defeat my nemesis Sub-Zero, I needed the power of a Spectre. You've done my bidding well, Scorpion. But now I must return you to the Netherrealm. Quan Chi Scorpion-ыг тамийн ертөнц рүү шилжүүлэх гэж байсан ч Scorpion галзуу хурд гарган Quan Chi-тай цуг тамийн ертөнцөд гацав. Секторын програм доголдол үүсч өөрийгөө Lin Kuei-г өдөрдөх ёстой хэмээн итгэж өөрийн эцэг буюу Lin Kuei овгийн Grand Master-ыг хөнөөв. Гэвч Kuai-Liang гарч ирэн секторыг буулган авч Sub-Zero Lin Kuei овгийн Grand Master нь болж Lin Kuei овг дэлхийн ертөнцийн хамгаалагчид болов. Тусгай хүчнийхэн элсэн цөлөө Cyrax-ыг олзоллон түүнд шинэ амьдрал биелэглэж Cyrax тусгай хүчинд нэгдэв. Харин Jarek Shinnokийг буулгаж авахд тусалсан ч хийсэн эргүүдийн төлөө шоронд орохоос татгалцаж Jax түүнийг уулын хавцлаас унгаж алав. Shao Kahn болон Shinnokийг буулгаж авсан явдал Ахмад бурхад Raiden-ийг зэрэг ахиулж Ахмад бурхан болгов. Харин түүний оронд салхины бурхан Fujin дэлхийн хамгаалагч болж үлдэнэ. Тамийн ертөнцийн хүчнийг эдэнийгаас буцааж Синдэл Синтидээ иргэн залрав. Милина Китана дээр ирж чамд байгаа бүхнийг би авна хэмээн алах гэж оролдож чаддаггүй дээ. Инхүү Милина Эдениагийн шоронд бүх насаа өнгөрүүлэх болов. Хичнээн Шао Кан ялагдсан ч гадаад ертөнц түүний дарангуулалтаар аж төрж байгаа тул Китана гадаад ертөнцийн ариунуудыг нэгтгэж Шао Каныг түлхэн унахаар шийдэв. Китана Центауруудыг удирдлагатаа авч Шокануудыг нэгтгэхээр ханхүү Горотой ярилцж байтал Кунлао шаврын хаалт орж ирж хүмүүсэн ч тэр хоёр найрамдаж Горо Китанатай нэгдэнэ. Китана дэлхийн ертөнцид нэгэн порталыг нээж Лю Кангтэй уулзаж Эдениагийн хаа суудлын залгамжлагчийн хуваар би чамд миний хажууд Эдениаг удирдах Эдениагийн хаан болооч ээ. Халыг минь манаач ээ. Цайгийн минь чанаач ээ. Өрхий минь татаач ээ. Үрд мөнхөд гэсэн чинь Лю Канг үгүй ээ гэж автгийм да мó эргүү биз. За энэ хүрээд Mortal Kombat-ийн түүхийн эхний анги маань өндөрлөж байна. Эхний таймлайныг нэг бичлэгэнд багтаахад хэтэрхий урт болоод байгаа тул хоёр хувааж оруулахар боллоо. Дараагийн ангаар Mortal Kombat Deadly Alliance, Deception болон Armageddon нарын үйл явдлыг ярьж өгөхлөөр та бүхэн маань subscribe болон хажуудлынх нь хонхыг дарж дараагийн ангийн notification-ыг хүлээгээд байж байгаарай. Энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай тоглоом инсан байлаа.